Манай өнөөдрийн онцлог зочноор Монгол улсын ардын багш Байгальмаа оролцож байна. Тэрээр багангийн багш бөгөөд боловсролын салбарт нийтдээ 36 дахь жилдээ зүтгэж яваа туршлагатай багш юм. За сайн байцгаана уу. Намайг Байгальмаа гэдэг. Би одоо энэ боловсролын салбарт ажиллаад 36 дахь жилдээ одоо багшийн мэргэжлэр ажиллаж байгаа ийм хүн байна. За ерөнхийдөө багшийн мэргэжил бол маш сайхан мэргэжил. Нөгөө талдаа бас сөрөг муу юм гэх юм бол ар гэр хаягддаг. Одоо багшийн мэргэжил бол ерөөсө хичээл тарахаар эцэг эхчүүд маань багшийн ажил ингээд дуусчдаг гэж боддог. Гэвч одоо хүүхдүүдийн дэвтэр номыг авчирсан би чинь гэртээ засна. За хичээлийн хоцрогдолтой хүүхдүүдийг би хичээл дарсны дараа нэг хэдэн бодлогыг ойлгуулахаас суун. Тэгээд ер нь 100 ч амарчдаг гэж эцэг эхчүүд нь боддог. Тэгэхэд одоо ингээд ийм нэг хүүхдтэй ингээд сууж минийхээ битгий ингээд одоо энэ одоо минутанд 3% уншдаг хүүхэд. Энэ хүүхдийг одоо би энэ зунд нь одоо ингээ юмын хичээлийн гүйцээ чи ингэсэн тэгсэн гээд одоо ингээ сууж. Ер нь тэгээд арга гэр их хаягддаг багш хүний. Ямар сайндаа манай нөхөр намайг нэг өдөр хичээлээ тараад орой ороод ирсэн чи хөрөгчн дээр би багш хүнтэй амьдрч чадахгүй юм байна. Намайг уучлаарай. Олж байгаа мөнгө авахгүй гэр бүлдээ зарцуулж байгаа чамд цаг алга гэд ингээд бичээд явцсан байсан. Би тэр хүнийг зовоогоод яг хүүхдүүдээ сонгохгүй, нөхрөө сонгохгүй, өстой нэр хүүхдүүд минь нүдэнд харагд. Яах гээд байгаа юм бэ чи? Дараас юм чин наадхан бодож багшны яриа өгч шít. Багш хүн гэдэг амгүй сонин. Нөхөр маань надад тийм юм одоо ингээд бичээд үлдээсэн багт би үйлээ суудаг байтал би алдааг нь хараад байгаа байхгүй. Манай нөхөр тэгэхэд 5 удаа алдсан байсан тэр өгүүлбэр одоо надад үлдээсэн цагталтаа. 61-ийн И залгах газар М-ийн И залгацсан байгаа байхгүй юу? Яагийн араас 2 аамаа бичсэн заяа. Яамаар хэцүү мэцүүгээ бүр яачи юм. Тэгээ би бодсон. Энэ хүн яагаад ийм алдаатай байна гэхэд боловсрал муутай байна. Боловсон хүчин бэлдье. Бидний ирээдүйчийн хүүхдүүд юм аа. Нөхөршөө ийм алдаатай боловсралгүй цөөхөн байлгая гэдэг үндснээр за ерөөсөө багшийн мэргэжил миний ирээдүй юм байна. Бурхан надад ийм даалгавар өглөө гэж бодсон. Тийм байдаг. Намайг хүүхдүүд маань эцэг эхчүүд маань жоохон жин ихтэй бүдүүн өөрийгөө захирч чаддгүй өдр гэж нэг миний чихэд хүрж яхад би их эмзэглэж ийсэн. Ерөнхийдөө та бүгд харах юм бол дандаа багангийн ерөн том багш нар юм жин ихтэй. Энэ юуных вэ гэх юм бол би өөрийгөө өмөрж байгаадаа биш шүү. Дандаа бид нар чинь цагаар хоолно гэж байхгүй. Бүр хоол идэх шээх завалддаг байхгүй юу? Хүүхдүүдэд хаяа авчих юм бол эдгээр чинь нэгнийг алж идчих гад хэцүү. Би одоо хизээд нь фитнес дээр одоо хүүхдүүдэд хайчаа тэнд явж их уу. Хизээд нь би одоо гэртээ очиод өөртөө тааруулж хоол цагаар хооллоод авах уу. Самбар одоо хүүхдийн ширээний араас өнгөхгүй шүү дээ бид чинь тийм. Ер нь ингээд хүүхдийг сайн таниад сайн харах юм бол маш их авьяас хүүхдүүд байдаг. Нэг зүйлийг хүүхд маш сайдаг. Тэрийг нь хөгжүүлж явах бол багшийн мэргэжил байсан юм уу да гэж би хожим нь боддог юм аа. Тэгээд ер нь бол одоо цаг үе өөрчлөгдөж байна. Одоо хуучин бол тоншиж байгаад би нэг уншиж бичүүлээ сургачдаг бол одоо энэ хэд чинь зохиод авах юм бол юу одоо зохиж зодох шууд шорон явна шүү дээ. Заавчлаараа би хүүхдээ хичээлийн шалгалтах. За миний өрн яаж юм? Хүүшээ. Ерөөсөө яваагүй мó? За хаана явж байгаа? Энэ юу гэж чинь? Бэлгээ? Төмөн насан? Юу лээ? Хэгээр чим хүшээ дараасан юм аа. 4-р ангид орно штэ чи. Уншиж бичиж чадахгүй. Хэгээр хинэтэйг одоо ингээл байж идэг штэ. Хэгээр юу ч чимсэн толгой га юу лээ? Яа ард нь юу ямар үсэг үү? Им Яна хүүшээ хоолтойгоо холио идсэн. Ил үсгийг эм үсгээр холиод идсэн. За одоо бичи. Үнэхээр хүүшээ телевизийн ирсэн байхад зүгээр гайхамшигтай. За ингээ бичээ мэдөө. Энэ телевизийнхнийг хараад сандраад байхгүй юу? Энэ бичгийн хэвийн битгий аваарай. За эдвэл яриагаа өргөжлүүлэх. Ерөнхийдөө би одоо энэ одоо залуу багш нартаа хэлэхэд битгий хүүхдүүдтэй ингэж хүнд цүн хөгөөрэй. Анхны шамнарал дандаа намхан хүүхдүүд аргагүй шүү. 20-30 кг одоо ачаагч ингээд нуруунд дээр нь өөрүүлчин цүнх ном гээд. Бид нар одоо сургууль дээр локертой болох хэрэгтэй юм байна. Ийм цоожтой хүүхэд эндээ номоон үлдээдэг тийм ээ. Одоо локер Монголд байхгүй. Тэгэхээр тэр хүнд номнуудыг болооч ээ. Би бол одоо тэгдгийн хувьдаа. Номнууд нь сургууль дээр юм байж идэг. Гэртээ очиж таяа би даалгавар өгөхгүй. Даалгавар үнэхээр шаардлагатай өгөх үедээ би Канадад принтерлээд зүгээр ганц цаас өгөө явуулчихдаг байхгүй юу. Тэгээ би хүүхдүүд эцэг эхчүүдэд зөвлөхөд энэ Оксфорд тийм цүнх байгаа. Энэ одоо ийм амар хөгжсөн. Энэ бол одоо Монгол хүний бид Оксфордоос зориулаад судалгаан дээр гаргасан байхгүй. Энэ зай одоо салхи агаар ордог гэсэн. Хүүхдүүд маань энд ингээ битүү байх юм бол хөлрөөд одоо жин зохино гэдэг юм да хатгаа авчи ороод ирдэг.
Тэгэхэд энэ бол нурууны бүтцэд Монгол хүүхдэд яг зориулсан ийм цахилгаан сайтай материал нь маш сайн. Одоо ингээд доторхыг харуулъя л да та бүгдтэй. Ингээд харуулахаар энэ дотор нь ийм хамгаалт юм байгаа байхгүй ийм. Яг Монгол хүүхэд хэдэн килограмм ачаа үүрээд байна вэ? Хасах 30-аас нэмэх 30 хэмд явдаг Монгол хүүхдүүд. Тэр хүүхдэн эрс тэр суур амьсгалд зориулаад, судлаад, судалгааны үндсэн дээр Оксфордын их сургууль манай Монгол улсыг хүүхдүүдэд зориулж энэ цүнхийг үйлдвэрлэсэн. Тэгэхэд энийг дагаад ийм холих нь ороод ирсэн. Энэ холих цүнх нь хэд энэчээ зур саарлаар будаа ийцэн байхад энэ бол одоо ингээд тойрсон юм цацруулагч, тал талдаа юм цацруулагчтай. За эцэг эхчүүдэнд ийм холих юм аваад ирэв. Энэ чинь 1 сар болохгүй урагдаад хандраа дуусна. Шал өөр буруу технологитой. Энэ технологи шал өөр байгаа. Та нар очиод биеэрээ үзэх юм бол хаанаас авах юм бол энэ чинь Тара центр гэдэг байдаг шүү дээ. Хаан бол ийм артын хажуугийн тэрний нэг давхарт байрладаг юм байна лээ. Тэгээ эднийх бас ийм тустай юм ууттай. Энд нь биеийн тамирын хувцас дээр нь орчин энэ доотлолт нь ингээд пүүзээ ичдэг юм тустай ууттай. Одоо манай хүүхдүүд энэ Оксфорд гэж юу юм бэ багшаа? Оксфорд гэсээр Оксфорд сургуулийг мэддэг болоод одоо Оксфордод багшаа би сурна гэх мөрөөдөлтөй хүүхдүүд бас бий болоод байгаа. Тэгээд миний хов хүнд эмзэглэж явдаг зүйл маань бол одоо энэ сайхан багшийн мэргэжил маань Монголын ард түмэнд хизээдээ ингээд аль үед нь ингээд нэр хүндээ алдчих та. Одоо муугаар хилүүлж байна тийм ээ. Багшийн мэргэжил маань тэрэнд их харамсаж явдаг. Өөр ямар ч мэргэжил, ямар ч хүн өөрийн хүүхдээ хаян барин хүний хүүхдийн төлөө явдаг мэргэжил багшаа сур мэргэжил ер нь ховор шүү. Бас нэг талдаа дуртаанч багш болдог болчих. Хамгийн мэдлэг боловсралтай, гэр бүлийн хүмүүжилтэй, үлгэр жишээч хүн л багш болох хэрэгтэй. Яагаад гэвэл бид нар Монголын ирээдүйг бэлтгэж байгаа. Монгол улсын ирээдүй болсон энэ хүүхдүүддээ сайд дарга улс төр эцэг эхчүүд минь ээ анхаарлаа хандуулах болсон юм шүү дээ. Мэдлэг боловсролд нь жоохон анхаарал тавиад сонсоод үзээч. Хүүхдүүд маань хаана юмна гэдгийг би нийт багш нарын өмнөөс шүгэл үлээж байна гэд энэхүү нэвтрүүлгээ өндөрлөе доо. Тэгээд энэ Оксфордын цүгэн дэдэг шүглийг үлээгээд шүглээ үлээе да. За